Сайн уу? Удаан бичлэг хийгээгүй байна. Тэгээд өнөөдөр би та нартай нүүрний массажныхаа талаар бичлэг хийж оруулъя гэж бодлоо. Надаас бүтээтгүн авч хэрэгжилжсэн хэрэглэгч нар хүмүүс маань зөвхөн хүйсэн савангаараа яаж нүрээ хөөсрүүлж угаахыг бол мэдж байгаа. За тэгээд гуйжуулалтаа мэдж байгаа, өглөө оройн яаж бүтээтгүнээ ямар дарааллаар хэрэглэх талаараа бол мэдж байгаа. Энэ бүтээтгүнүүдээ одоо үндсэн бүтээтгүнүүдийг хэрэглэж байгаа нь болохоор арсныхаа балансыг тэнцвэржүүлэх. За хэрвээ батгатай арстай бол эхлээд батга үргэлжлэлийг эмчлэх гүнээс нь гадагшлуулаад хатаагаад эмчлэх тэр процесс эхлээд явагдах үед хэрэглэх энэ зааврууд байгаа. За эсвэл одоо эмзэг улаалттай арстай бол эхлээд тэр эмзэгшилтэй улаагаад хорсоод байдаг арсныхаа тэр асуудлыг шийдснийхаа дараагийн одоо үрчлэлийн эсрэг одоо арсыг чангалах тэр одоо арчилгаанууд нь орж ирдэг. Миний бичлэгийг үзээд дагаж угаагаад арс нь гоё болоод арсныхаа гоё баланс нь тэнцвэрчээд эхэлсэн хүмүүс маань одоо үргэлжлүүлээд хэдүүлээ яаж нөгөө булчин суулгах массажийг хийх талаараа энэ бичлэгээрээ үзгэнэ. Одоо бол би нүрээ угаагаад гуйжуулаад серумыг хэрэглэсэн байна. За тэгэхээр энэ ойл серумыг бид нар хэрэглэнэ массаж хийхийнхаа өмнө. За энэ чинь болохоор нөгөө миний өмнөх бичлэгэн дээрээ ярьжсэн нөгөө липосомтой. Тэгээ липосом нь болохоор арсны гүн рүү нэвчиж ороод яг очихтай газар очоод тэгээ гүндээ очоод задардаг. Тэгээд арсны одоо хэрэгтэй тэр амийн хүчил тэжээлүүдийг одоо хүргэдэг гэж одоо би зүгээр энэ маш энгийнээр тайлбарлаж байгаа шүү дээ бүх хүндээ ойлгогдохоор. Тэгэхээр энийг эхлээд арсан дээрээ нүрээ цэвэрлснийхаа дараа серумыг хэрэглэнэ. За тэгээд 30-40 насны одоо миний үеийн одоо би 39 настай би болохоор яг энэ ROC-ийг хэрэглэдэг. Энийхээ ойл серумыг хэрэглэдэг. 50-аас дээш насныхан за эсвэл бүр нэлээд одоо арсны асуудалтай унжилт ихтэй болвол улаан өнгөтэй ремазар гэд өөр сет эдэн штэ тийм. Тэр сетнийхаа энэ ойл серумыг хэрэглэнэ гэсэн үг. Хэрэглэхдээ хэдүүлээ одоо би яг яаж түрхэж хэрэглэхийг харуулах чинь. Хүмүүс болохоор ингээд бүтээгдэхүүнээ ингээд хайрлаад маш багаар хэрэглээд байдаг. Тэгэх ёсгүй энэ бүтээгдэхүүнийг бол анх хэрэглэж байгаа бол хурдан үр дүнд хүрч гоё болохыг хүсэж байгаа бол маш ихээр нүүрэндээ хэрэглэх хэрэгтэй. Одоо жишээ нь би энд үзүүлээ те. Ингээд нэг юм одоо шахалтыг аваад нүүрнийхээ духан дээр нэг юм шахалтыг аваад нэг хатар дээр ингээд маш ихээр хэрэглэх хэрэгтэй. За одоо энийг түрхэж шингээхдээ зөөлөн зүгээр тараагаад орхичихна. Яг түрхэж байхдаа массажлж чанга дарах хэрэггүй. Зүгээр тараагаад ингээд орхичихна. За өхөн дээрээ хэрэглэж болно. Нүдрүүгээ бол оруулахгүй. Өхнийхөө эргэн тойронд хэрэглээд. За хүзүүрүүгээ массажлах юм бол хүзүүгээ бас ортож болохгүй. Ингээд за серумыг бол ингэж маш ихээр нь түрхэх ёстой. За серумыг түрхсэн бол одоо хэдүүлээ зүгээр ингээд тараагаад орхичихно. Дахиж нэмж ингэж одоо илж массажлах хэрэггүй. Ингээд яг өөр нь шингэнэ. За энэ хугацаа болохоор хүн хүний нүрэнд янз бүр одоо хуурай арстай би бол маш хуурай арстай учраас маш хурдан шингээд байхгүй болчдөг. Жохон тийм тослогдуу арстай хүнийх бол нэг их хурдан шингэхгүй ингээд тослог хэвээрээ байгаад иж магадгүй. Тэгэхээр хамаагүй хуурай арстай байх юм бол тэгээ шингэн хүсвэл дахиад нэмээд түрхээд дахиад шингээгээд иж болно. Тослог арстай сайн шингэхгүй тосон байгаад ах юм бол шууд тэр тосон дээрээ массажа хийж эхэлж болно. Тэг ямар ч л байсан та 10-аас 10 минут, 15 минут хүлээж агаад шингэж орсныхан дараа нэвчилт нь бүрэн гүйцэд явагдаад одоо энэ бүтээгдэхүүн өөрөө үйлчлэгээ өөрөө хийгээд өөрөө ажиллаа хийснийхэн дараа нь массаж хийх ёстой гэсэн үг шүү. За одоо хэдүүлээ массажиндаа орцгоё. Массаж хийхдээ
ингээд тохоогоор ширээнийхээ тавцан дээр ингээд тавьж агаад массажлах юм бол гарч хилдэггүй. Тэгээд яг ингээд өөрөө толгоогоороо доошоо давхар тонгоож агаад тэгээд гараараа ингээд массажлах юм бол массаж нь илүү хүчтэй чанга болно. Тэгээд гарч хилэхгүй жигдхэн ингээд хоёр талдаа хоёр гараараа зэрэг массажлна гэсэн үг. За хамгийн дөрөвд болохоор би ингэдэг яг энэ цонх байгаа энэ хөмсгөний голын хэсэг энэ хэсэг дээрээ эхлээд эрхий хуруугаа ингэж барьж агаад массажлдаг. Ингээд сайхан суллаад өгдөг. Өдөржин ингээд ярваагаад хөмсгөө зангидаад явахаар энд маш их булчингийн зангирал үүссэн байдаг. Тэгэхээр энийг ингээд сайхан мэдрээд яг энд нэг хүндүүртэй газар хаана илүү булчин зангирсан байна гэдгийг хуруугаараа сайн мэдэрч агаад зөөлөн тэгээд чанга дараад ингээд массажлна. За массаж хийхдээ тоогоор хийгээд яваад байвал илүү амар байдаг. За араас нь энэ голын хэсгийг сайн ингээд массажлаад сулцсан одоо эрхий хуруугаа эндээ ингэж барьж агаад энэ 7 бүр хуруугаараа хөмсгөө голоос нь 2 тийш нь ингэж татаад суллана. За энэ болохоор маш хүндүүртэй байдаг хөмсгөний дээр бид нэр өдрийн турш өөртөө анзааралгүйгээр маш ихээр нүүрнийхээ энэ тэнд булчингуудыг чангалцсан явж байдаг. Тэгээд тэрийг ингээд суллахгүй яваад байх тусам улам их чангарлал нь үүсээд ингээд хүндүүрлцэн тэрнээсээ болоод асны янз бүрийн асуудлууд унжилт хүчлээс гээд гарч эхэлдэг. За ингээд энийгээ бас нэг 15-нд хийчихнэ. Тэгээ ингээд тавтхан сайн мэдрээд хийх хэрэгтэй. Хүндүүртэй байхад юм байхгүй чанга дараад. За тэгээ массаж хийж байхдаа аль болох амьсгалаа төгжихгүйгээр бусад одоо хүзүү мөрөө суул байлгаж байгаа хийгээрэй. За ингээд энэ голын хэсгээс сулчлаа. Одоо дух руугаа орноо. За дух бас ингээд маш их үрчлээдэж эхэлдэг. Юу н хамгийн түрүүнд духны үрчлээсүүд нэмэгдээд байдаг юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ духан дээрээ болохоор хэдүүлээ. Ингээд тоогоороо ширээнийхээ тавцан дээр тавьсан хിവэрэ байгаа. Тэгээд яг энэ хэсгээрээ гараа ингээд хатгаж агаад энэ хэсгээрээ голоос нь эхлээд 2 тийш нь яг эндүүдж байгаа юм шиг гээд за ингээд бас өөрөө тоолоод сайн уртаар яг булчингийнхаа дагуу ингээд эндүүдж байгаа юм шиг чанга толгоогоо сайн дуушин дараад тэгээд гараараа бас дээш нь одоо доороос нь дээш нь сайн хүчтэй дараад ингээд өнөө. За ер нь бол дух хэсгийг ингээд массажлаад суллаад өгчин. За одоо нүдний эргэн тойронд нэг хацар шанаар угаа орох гэж байна. Дээрээс нь ингээд доош нь маягаар. Тэгээ одоо за нүднийхээ эргэн тойронд болохоор би ингээд серумыг болохоор завхан дээрээс түрхэж завхан дээр нүд рүүгээ бүр ингээд оруулахгүй бол завхан дээрээ түрхэж болдог. Ингээд нүд рүүгээ бол мэдээж оруулж болохгүй. За одоо нүднийхээ энэ ухархаагаар массажлна. За тохоогоо тавилаа. 2 эрхий хуруугаа ингэж барьж агаад гэд хамраа дагуулаад дээш нь яг энэ гавлын ясны дотор талаар гэх юм уу эсвэл яг юм ирмэг одоо нүдний энэ гавлын яс байгаа яг энэ хэсгээрээ дагуулад гэд сайн гэд
За энийг бас нэг 15-нд хийж болно тий. Юу н хүссэн тоогоороо хийж болно. Цаг заваа тохируулаад ер нь бол хамгийн багадаа 10 удаа нэг массажийг тий нэг хэсэг дээрээ хийхдээ 10 удаа хийгээд яваад байвал илүү сайн үр дүнтэй. 10-аас бага болохоос арай багадаад байгаа юм шиг санагдаад байдیں۔ За энэ дөрөвдөх нь нөө 4 5 6 7 9 10. За ингээд массаж хийсний дараа амар гой нүүр амардаг, ингээд хөмсөг энэ занг өөрийн мэдлгүй энэ зангираад чангарсан байсан эсгүүдийг ингээд судлаад төхөр маш гой амардаг, нойр хурж байгаа юм шиг тийм гой мэдрэмж төрдөг. За одоо хацар шанаа руу орцгоё. За хоёр талын зэрэг хийгээд ийж. Арьсаа хуурай байхад нь бол ингэж хамаагүй массажлж болохгүй. Тэгэх юм бол арьсныхаа өнгөн давхарыг гэмтээгээд хайчих штэ тий. Тэгэхээр хэдүүлээ заавал ийм тослог байлгаж ийж массажаа хийх хэрэгтэй. За хацраа болохоор би эндээс нь доороос нь ингээд хоёр энэ 7-оор хуруугаараа чанга дараад ингээд дээш нь ингээд хийдэг. Чанга дараад өгөөрөө тэгэх юм бол илүү сайн булчин, илүү сайн цочрол өгнө. Сайн суллаж өгж байгаа гэсэн үг шүү дээ тий. Гээд 4 5 6 7 8 9 10. За ингээ массаж хийхээр нүүр улаагаад чанга дараад хийхээр мэдээж нүүр улааны эн чинь ингээд цусны эргэлтэн сайжирч байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр улаалтаас айх хэрэггүй. Аяанда тэгээд таашраад зүрэлчихнэ. За одоо энэ хацарны энэ доотлын энэ хэсэг дээрээ маш сайн массажлж яг энэ хэсгийг сайн суллаж өгөх хэрэгтэй. Тэгжээж нөгөө хацар унзаад ингээд нэг булдог унжилт илүүтэй ингээд энэ доошоогоо ингээд унжаад байдаг чинь эсвэл энд ингээд гүн үрчлээс энэ төр суухаас сэргийлдэг. За энийг болохоор энэ 7-оор одоо энэ үеийнхаа хурууныхаа энэ 2 дугаар үе тий энэ үеэр нь ингээд доогоор нь ингээд сайн оруулаад за би нэгээр нь харуулъя. Ингээд нэг хацарныхаа доогоор ингээд маш хүчтэй явуулаад энэ хүртэл нь тэр амар маш хүндүртэй байдаг анхандаа яг энэ доогоор ингээд чанга ингээд массажлахаар нэг юм шоржигноо дуурайд байдаг. Тэгээ бас ингээд юм бондгор юмнууд байгаад байдаг. Тэгэхээр ингээд хийгээд байх тусам энэ бондгорууд найрлаад шоржигнож дуурах нь багасаад булчингууд нь сулраад эхэлдэг. Тэр анх бол өвчний одоо маш их хүндүртэй байхаас гадна юм шоржигнсан дуу муу гараад идэм билээ. За ингээд нэг 10 удаа хийгээд байхад болно. За ер нь бол тэгэл 10-аас дээш хүснээрээ хийгээд өөрөө цаг зав гайгүй байвал хийгээд иж болно шүү дээ. За энийг ингээд хийчнээ. За одоо энэ доотлын хэсэг энэ хэсгээ болохоор одоо нөгөө савнгаар угаадагтаа яг ижлэхэндээ бас ингээд хуруугаараа
ингээд хийгээд байж болно. Ингээд яг энэ өрөөнийхөө V-line-ыг ингээд дагуулад ингээд хий. За та ингээд ерөнхийдөө хийх дараалал аргыг ингээд мэдчихэд өөртөөхөө ингээд тоогоо зохицуулаад хийн. Тэгээ хамгийн гол нь баруун зүүн талдаа яг ижил хэмжээтэйгээр ижил тоотоогоор яг ижил даралттайгаар хийхгүй бол нүүрнийх нь хэлбэр нь нэг талдаа илүү жижиг, нэг талдаа одоо арай илүү чангаралтай ч юм уу. Тэгээ хэлбэр нь өөрчлөгдөх нөгөө нэг тэгш биш болчих магадaltaй байд юм билээ. Тэгэхээр тэрийгээ сайн анхаарад хийрээ. За энэ эрүүний энэ V-line дээр одоо энэ хүзүүний энэ доошоо ингээд лимфийн урсгалын дагуу хийдэг бас нэг надад одоо өөрийн хийдэг нэг гоё массажны арга байгаа. Тэрийгээ хий үзүүлээ. Одоо энэ хүзүү рүүгээ сахалаад. За энэ дунд олон 7 хуруугаа ингэж барьж агаад эрүүнийхээ яг эндээс ингэж барьна гэсэн юм. За тэгээд зүүн гараараа ингээ араас нь дагуулж ингэж яваад энд нь ирээд энэ гараа доош нь буулгана. Яг энэ хүзүүний одоо яг энэ лимфийн урсгал явж байгаа. Энэ үгээрээ бохирдлыг гадагшлуулж байна. Хөөж байна. Хаван одоо юу гэдэг те тэргнүүдийн бүгдийг ингээ сайхан гадагшлуулаад доошлуулад хөөж байна гэсэн. За энийг бас тэ одоо 5 удаа яг ингэж гулгуулж байгаа хэсгийн 5 удаа доошоо ийшээ доошоо буулгахаа 10 удаа ч юм уу те ингээд өөртөө аль нь илүү нөгөө хэрэгтэй юм шиг байна те өөрийнхөө нүүрний бүтцээ асуудлуудаа харж агаад өөртөө яг энийг тохируулаад хийгээд чинь очвол зүгээр. За энэ талаа за энэ талдаа болохоор зүүн гарын 7 дунд хуруугаараа гулгуулад нэрлээ. Ингээ маш гоё хүзүү амардаг энэ хүзүүний энд хэсэг бүр үнэхээр маш их чангард юм билээ. Тэгээ ингээд багаар суллаад ах юм бол нүүрний хаван буугаад маш гоё шүүгөөд V-line тодроод тэгээ хүмүүс ингээд турцсан юм уу гэд нүүр нь ингээд шүүгээд ирэхээр яг ингээд турцсан юм шиг харагдаад тэгээд давхрын рүү арилаад нүүр шүүгийнхөр хүн маш гоё залуухан аваргүй харагдд юм блэ. За ерөнхийдөө иймэрхүү дараалалаар ингээд хийн. За хүзүүгээ болохоор би ийм хоолой подолк өмссөн болохоор жоохон доошоогоо хийхэд жоохон хэцүү байна. Гэтэ хүзүүг болохоор хэдүүлээ нүүр угаах бичлэг дээр ер нь би гайгүй оруулсан байгаа. Тэр массажууд хийдгээрээ хэвээрээ хийн. Хүзүүгээр ер нь доошоо нь ингээд энэ хүзүүний өвчлөөс арилгахад бол надад хамгийн чухал санагддаг юм нь юу гэхээр ингээд мөрөө суллаад мэдээж энэ хавийн булчингуудыг ингээд сайн суллах хэрэгтэй. Болж өгвөл одоо сонголтын дасгал хийдэг ч юм уу эсвэл ингээд барайнд ордог ч юм уу тэгээ энэ хавийг сул байлгаад тэгээ хамгийн гол нь ингээд массаж хийж байхдаа эрүүгээ сайн дээш нь өргөөд гохшуугоо цорвоологдог энэ дасгалыг хийгдэх юм бол энэ хүзүүний өвчлөөс энэ унжилт нь арилдаг юм билээ. Тэгээд яг ингээд минийх одоо жишээ нь 2 ойрхон төгсний дараа энд ингээд маш их нүсүүдүүд ингээд хүзүү ингээд өвчлөлтөдөөс нь одоо ингээд багасаад ганцхан ийм нэг том зураас үлдсэн байгаа. Тэгээд энэ нь бол багаар ингээд ер нь арилгаадах юм билээ. Тэгэхээр яг дасгалаа гинэ массажаа хийж байхдаа энэ хүзүүгээ ерөөсөө мартаж болохгүй бүтээгдэхүүнээ бүгдийг хүзүүндээ давхар хэрэглээд тэгээд ингээд шуугаа цорвоолгоод
энэ дасгалыг хийх юм бол үзүн бас сайн нөлөөлт юм билээ. За ингээд ерөнхийдөө миний 7 хоногт энэ массажийг би нэгээс 2 удаа л хийгээд байгаа. Гэтэ хэрвээ арсны асуудал ихтэй ах юм бол мэдээж өдөр болгон хийгээд авах юм бол илүү хурдан гоё болно гэсэн. Тэгээд ингээд урьдчилсан одоо бүр залуу арьстай хүн байх юм бол дөнгөж 30 гарч байгаа залуу арьстай хүн бол арьсаа хүчээхээс нь өмнө, сулрахаас нь өмнө, асуудал үүсгэхээс нь өмнө энэ массажийг хийгээд авах юм бол 40-50 хүртлээ одоо тийм арьсны янз бүрийн асуудалгүйгээр гоё эрүүлэр арьсаа аваад арчлаад явах боломжтой юм байна. Тэгээд та нар маань дагаад хийгээрээ тэгээд харалтай үзсэн та нартай баярлалаа.